Тэгэхээр таны олж байгаа одоо хөрөнгөний зах зээлийн үнэгийн төлөв байдал болон цаашдын одоо боломж болцооны талаар судалгаа явуулж байна. Тэгэхээр та энэ судалгааны талаар нэг зорилт нь юу юм? Энэ талаар нэг дэлгэрэнгүй мэдээлэл. За улс орны эдийн засгийн хөгжил бол маш олон хүчин зүйлээс бол хамааралтай байдаг. За эдийн засаг хөгжнө гэхэд цаана бизнесүүд явах хэрэгтэй, энэ санхүүжилт хэрэгтэй. За манай улсын хувьд нийт санхүүгийн системийн дийлэн хэсгийг одоо 90% бол банкны сектор бол эзэлдэг. Гэтэл банкны сектор маань өөрөө бизнесийн байгууллагуудад биш, иргэдэд зээл олгодог юм байгууллага болсон. Одоо хамгийн сүүлийн статистикийг харахад 50-аас илүү нь бол иргэд рүү чиглэсэн юм зээл олгосон. Тэгвэл бизнесүүд хаанаас их усүр татаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү, ажлын байраар яаж хангах уу, хүмүүсийн цалин орлогыг яаж нэмэгдүүлэх үү гэдэг юм асуудал тулгараад байгаа. Тэгэхээр бусад улс орнууд одоо дэлхийн жишээ хандлага бол хөрөнгөний зах зээлээ одоо банкны сектортойгоо одоо зэрэгцүүлж хөгжүүлэх, за тэгээд санхүүжилт дутагдaltaй байгаа. Ялангуяа том урт хугацааны төслүүд байж болно, эсвэл шинэ инновацийн төслүүд байж болно. Эдгээрт бол санхүүжилтийн хэрэгцээ шаардлага байгаа нь энэ орон зайг бол хөрөнгөний зах зээл төхөх боломжтой байна гэдэг ийм дүн мэдээ бол харагдаж байгаа. За 2025 оны байдлаар бол нийт хөрөнгөний зах зээлийн ойролцоогоор 16%-ийг одоо хөрөнгөний зах зээл дээрх үнэлгээнд дотоодын нэтгүүрийн 16%-ийг эзэлж байгаа. За энийг дэлхийн дундч бол нэг 104% байна гэсэн юм тооцоо байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад 140%, за Азийн хөгжиж байгаа улс орнуудад 60% байгаа. Тэгэхээр бид нэр хэр их хоон хоцрогдоод байгаа вэ гэдгийг бол ганцхан статистик үзүүлэлт бол харуулж байна л та. Тэгэхээр одоо яг энэ хөрөнгөний зах зээлийн хөгжлийн талаар урт хугацааны одоо стратеги бодлого төлөвлөгөө боловсруулах юуг анхаарахын ямар боломжууд байгаа гэдгийг бол манайх судалгаагаараа одоо эргэлхийлэхийг бол зорж байгаа. Тэгэхээр эсэнчлэн мэдээж бүс нутгийн хөгжилтэй харьцуулахад Монгол улсын одоо хөрөнгөний зах зээлийн хөгжлөөр хоцрогдсон баа гэхдээ манай дотоод харж үзэх юм бол сая сүүлд мэдээж банкнад IPO-гээ хөрөнгөний зах зээл нэлээдгүй их тэлж байгаа шаардлага байна. Тэгэхээр бизнесийн санхүүжилтийн талаас харж байгаа юм бол одоо Монгол улсын хөрөнгөний зах зээлд гарч байгаа бонууд нь ер нь бол нэлээдгүй дандаа богино хугацаатай бонд гарч байгаа. Тэгэхээр урт хугацаад санхүүжилт ер нь яагаад гардгүй юм бэ гэдэг ерөнхий асуулт асуух. За бизнесүүдэд бол мэдээж хэрэг урт хугацааны санхүүжилт бол хэрэгтэй байна. Гэтэл тэнцээ хөрөнгө оруулж байгаа хувь хүн. За эсвэл хөрөнгө оруулж байгаа байгууллагууд урт хугацааны их өсвөр байгаа юу гэдэг асуудал. За иргэдийн хувьд бас харьцангуй монголчуудын хувьд бол банкнда итгэл нэмэгдсэн, хадгаламж, хоригдлын талаарх ойлголт бол нэлээдгүй байгаа. Гэхдээ бид нар хамгийн дээдлэн л 1 жилийн хугацаатай хадгаламж хийгээ сурцсан ийм ард юм байна л та. За хамгийн ихтэй 2 жил. За тэрнээс цааш яах вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд тодорхой бус байдал үүсгээд байгаа учраас урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхол бол маш багтаа байна. Бас дээрээс нь тэр хэмжээний мөнгө бол байхгүй. Урт хугацааны санхүүжилтийг хийдэг эдгээр одоо хөрөнгө оруулагчдыг институционал буюу одоо байгууллагын хөрөнгө оруулагчид гэж шилдэг. За олон улсад бол тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан, даатгалын сан зэрэг эдгээр байгууллагуудад нь нөгөө хүмүүсийг тэтгэврт гартал нь одоо хоригдлогдох мөнгө хөрөнгө байдаг учраас урт хугацааны бондууд санхүүжилт хийх юм боломж бол байдаг гэсэн үг тийм. Гэтэл манай улсын хувьд одоо эрх зүйн зохицуулалтаар бол эдгээр бол нэлээд хязгаарлалтай. За банкны салбар дээр гэхэд өр хөрөнгөний 20%. За даатгалын компаниуд бол 5%. За нийгмийн даатгалын сангаас бол 5% ч гэдэг юм. Ингээд ийм хязгаарлалтууд тавиад өгсөн хууль эрх зүйн ийм хязгаарлалтууд нь энэ хөрөнгөний зах зээл дээр урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжийг бас хязгаарлаж байгаа хүчин зүйл бол болоод байна. Тэгэхээр ер нь бол одоо улс орнуудын хөрөнгөний зах зээлийн хөгжүүлэлт одоо дарааллыг харах юм бол эхлээд бол богино хугацаат мөнгөний зах зээл одоо 1 жилээс дотгошоо арилжаалагдан мөнгөний зах зээлийн ойлголттой юм байна. За дараа нь засгийн газрын бондын зах зээл бол хөгждөг гэж байна. За манай улсын хувьд бол 2017 оноос хойш засгийн газар дотоод бонд гаргахгүй жаа саяхан бас гаргалаа. Тэгэхээр энэ дотоод бондын зах зээл дээрээ хөрөнгө босгож энэ хөрөнгөний зах зээл дээр бас ийм эргэлтийг бий болгох тий хоёр дахь зах зээлийн арилжааг дэмжих зүйлийг бол бас хийх хэрэгтэй байт юм байна. За үүний дараа бол бондын зах зээл дараа нь хувьцааны зах зээл гэдэг ийм дараалалаар хөгждөг. Тэгэхээр бид нар энэ дарааллаараа зөв явж гин үгүй юу гэдгийг эргэж бодох цаг болсон байна. За мөнгөний захын хувьд болохоор мөнгөний зах зээл гэдэг бид нар онлын хувьд хичээл дээрээ заадаг боловч Монголд энэ байна гэд үзүүлэх мөнгөний зах зээл бол байдаггүй. Тэгэхээр мөнгөний зах зээл дээр бид нар зөвхөн хадгаламж л гэж ойлгоод байгаа тийм. Гэтэл хадгаламж биш мөнгөний зах зээл дээр хүмүүс хөрөнгө оруулалт хийж хэвшснээрээ дараагийн шат дахиад одоо бондын тэгээ дараагийн шат дахиад хувьцааны зах зээл рүү шилжих юм боломжтой байд юм байна л да. Тэгэхээр мэдээж энэ бүхний мэдээж одоогийн байдлаар одоо зах зээлд одоогийн төлөв байдлыг харж байгаа нэлээдгүй алдагдсан боломж өгөртэй гэж байна. Тэгэхээр энэ нь бол одоо хөгжил нь одоо ингэж удаашрснаар ер нь бол яг бидний шиг юу алдаж байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээл одоо сул хөгжсөн улс орнуудад илэрдэг нийтлэг бас энэ шинж тэмдгүүд гэж бол байна. Энэ дээр хамгийн нэгдүгüрт бол эдийн засгийн өсөлтийн боломж бол алдчихж байгаа.
За хоёрдугаар энэ эдийн засгийн өсөлтийн боломжтой зэрэгцээд хүмүүсийн амжиргаа, боловсрол, эрүүл мэндийн түвшин гэдэг эдгээр асуудлууд бол яригдана. За шинэ бизнесүүд төрөх, шинэ инновацлог санаа төрөх. За тэрэнд хөрөнгө оруулалт хийх энэ бүх боломжуудаа алддаг. Тэгээд улс орны хөгжил бол ингэж хойно үлдэх. Яг гоо иргэдийн хувьд бол ингээд төр засгийн бодлого сайн байгаа. Төр засаг биднийг дэмжиж одоо нийгмийн халамжаа сайжруулад ч юм уу биднэрт ингээд мөнгө таараад бидний амьдрал сайхан болно гэж боддог боловч одоо зах зээлийнхаа жамаар бол хүн ажлын байртай байгаад ажлын байр нь хангалттай цалин үйлстэй байгаа тохиолдолд өөрийнхөө гэр бүлийн, хувь хүний нийгмийн асуудлууд ингээд бүгдийг шийдэх боломжтой болж байгаа. Тэгэхээр ер нь бол төрийн зүгээс бизнес эрхлэх таатай орчныг, хөрөнгө оруулалт хийх таатай орчныг ингэж бүрдүүлж өгөх, тий зарим нэг хязгаарлалтууд байдаг бол тэрийг нь үе шаттайгаар бууруулах ч юм ийм арга хэмжээнүүд авах ийм бас шаардлагатай байгаа. Тэгэхээр мэдээж альваны хөгжлийн ярихад бол мэдээж ёс суртахууныг бол баригдаж болохгүй байна. Тэгэхээр хүн талууд бол мэдээж сүүлийн дэлхийн одоо ёс зүйн суртахуунууд одоо санхүү эдийн засгийн сургуулиуд мэдээж жил бүрхэн тэмдэглэж байгаа. Тэгэхээр энэ талаар нэг дэлгүүр мэдээж энэ жилийн арга хэмжээний талаар онцлог нь юу вэ? За 2014 оноос Карнегийн консулаас Америкт төвтэй энэ байгууллагаас ер нь дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэжээ гэд 10 сарын 3 дугаар 7 хоногийг бол дэлхийн ёс зүйн өдөр гэж ингэж тэмдэглэж ирсэн байна. За тэгээд энэ одоо санаачлаг гарсан хамгийн ихний одоо шалтгаан бол бидний гаргаж байгаа шийдвэр гаргалт өөрөө бидний амьдарч байгаа нийгмийг бүрдүүлээд байна. За бидний хийж байгаа хөрөнгө оруулалт, бидний худалдаж авч байгаа хувьцаа ч юм эсвэл бидний худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүн өөрөө одоо байгаль орчиндөө хор хохиролтой ийм зүйлс рүү үргээд байна. Дээрээс нь бидний саналаа өгч байгаа одоо сонгуульч гэх юм те энэ бүхэн зүйл маань бол ямар нэгэн зөрчил мөргөлтөөн лөө үргээд байна. Тэгэхээр бид нар ямар нэгэн шийдвэр гаргахдаа зөвхөн хувь хүнийхээ эрх ашиг гэхээсээ илүү бусад нийтийн эрх ашигын төлөө нийтийн одоо ёс суртахууны хэм хэмжээнд баримталж шийдвэрээ гаргаж явах хэрэгтэй байна гэдэг юм санаачлагыг бол гаргасан юм байна. Тэгээд маань сургууль сүүлийн 4 жилийн хугацаанд бол энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгээд яг энэ өдрийг бусад бизнесийн байгууллагууд, бусад ихтэй сургуулиуд бас тэмдэглэн өнгөрүүлж байгаасаа гэдэг бас ийм санаачлагыг бас одоо энэ дэлгэцээр дамжуулаад бас нийт үзэгчдээс хүрэхийг хүсэж байна. Тэгэхээр ядаж нэг өдрийг бид нар ер нь энэ ёс суртахуун гэж юуг хийж болох юм, юуг хийж болохгүй юм, шийдвэр гаргахдаа бид нар юуг анхаарч үзэх хэрэгтэй юм бэ гэдэг энэ зүйлийг ядаж нэг өдрийн одоо жилд нэг өдрийг зарцуулаад ингээд бодосоо гэдэг үднэс бол бид нар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэгээд манай энэ санаачлагад бол сүүлийн жилүүдэд хас банк. Тэгээд дээрэс нь Монголын ипотекийн корпорац бол ингэж хамтарч оролцдог. Бид нар жил болгон эсэвчлийн уралдаан зарладаг. Дээрэс нь энэ хилцүүлэг хийдэг. Энэ жилийн хувьд бас тренд болж байгаа нэг ойлголт бол хэмэл оюун ухаан байна. За одоо гадуур болж байгаа сургалтууд байна, онлайн сургалтууд байна. Эсвэл гадуур болж байгаа янз бүрийн юм хилцүүлгүүд байна. Одоо мэргэжлийн байгууллагуудын хилцүүлэг байдаг. Одоо төслийн менежментийн одоо энэ жилийн хилцүүлэхэд бас хэмэл оюун ухаан дээр суурилсан байна. Тэгэхээр энэ хэмэл оюун ухаан бидний амьдралд маш их зүйлийг одоо бүтээмжид эргээр нөлөөлж маш их зүйлийг хэлбэрчилж байгаа ч гэсэн нөгөө гаргаж ирж байгаа мэдээлэл нь үнэн бодиттой юу гэдэг нь бол бас өөрөө эргэлзээтэй асуудал.